Хувь тавилан гэдэг номын зохиогч Даниэл Ко гэдэг хүн байсан. Солонгос хүн. Энэ хүн хувь тавилан гэдэг ном бичсэн. Тэгээ тэр номон дээр өөрийнхөө амьдралын түүхээс оруулж агаад хувь тавилан гэж юу юм бэ? Хувь тавилан яаж ажилддаг юм бэ гэдгийг маш тодорхой бичсэн байна. Тэгээ тэр хүн өөрөө надад гэрчлэлээ ярьж ирсэн. Юу вэ гэхээр энэ хүн бүр ингээд багасаа eerүү гацаа байсан. Тэгээ өөрөө хэлж байгаа байхгүй. Би зүгээр нэг eerүү гацаа биш. Би нэг үг хэлэх гэж ингэдэг байсан гэж байгаа байхгүй бүр. Тэгэхээр чинь энэ хүн яах вэ? Би тэгээд тийм eerүү гацаа байсан учраас би мэрэгжил сонгох болохоор яасан бэ гэхээр би хамгийн ярдггүй мэрэгжлийг сонгосон гинэ. Тэгээ та нар боддоо хамгийн ярдггүй ярих шаардлагагүй мэрэгжил юу ах вэ? Энэ хүн бодож байгаад математикийн багш болсон гинэ. Тэгээ өөрөө хэлж байгаа байхгүй. Би бол тоо бодвол суугаад гэсэн. Ярих шаардлагагүй. Багшлсан ч самбар дээр тоогоо бичиж. Тэгээ бодгээ бичиж. Тэгээ хүмүүс бодвол хүнтэй ярихгүй. Бодлогын шалгаал дүнгийн тавиал болоо. Юу ч ярихгүй. Ийм хүн байсан. Тэгэд Есүст итгэсэн сүмд явсан. Яасан бэ гэхээр пастор нь түүнийг туслахаа хэлгэсэн. Тэгээ амар зүгээр ярьж чадахгүй туслах та зүгээр. Тэ? Тэгэл пастрынхаа хийгснийг хийгээл бичгснийг бичээл. Тэгээ ингээд пастартаа үйлчилдэг байсан. Тэгсэн чинь пастор нь нэг нөхцөл байдал гараад пастор нь сүмээ орхиод, хотоо орхиод өөр тийшээ нүгэд явах болсон. Яг л хувь тавилан л ингэж ажиллаж байгаа аах нөхцөл байдал. Тэгсэн чинь сүмд нэг асуудал болсон. Сүм пасторг болцсон. Тэгээ сүмийн хүмүүс нь чийл пастрын туслах байсан. Тэгээ тэр Даниэл Библийн сургууль сурж исэн. Библийн сургууль сурахад явах та багш нарын ярихыг л сонсоод байна шүү дээ. Тэгэл бичиж явал Библийг уншаал бичээл ингээл тэгсэн чинь одоо пастор байхгүй юм чинь сүмийнх нь хүмүүс чи номл гэсэн нөгөө eerөө гацсан байна. Тэгээ айгу амархан шүү дээ. Би ярьж чадахгүй, би номлож чадахгүй, би хизээж пастор байж чадахгүй. Тэгсэн чинь хүмүүс гүй чи чаднаа. Чи энийг хий гэд. Тэг хариуцуулсан. Одоо 90 бүтэн санд номл гэсэн гинэ. Тэгэнгუут л яасан гэж нөгөө чин 3 4 хоногор залбирлын ууланд очиод eerүүгээ гацааг минь арилгаж өгөөч гэд. Найдрын дээд болсон бурхандаа очиод 3 хоног залбирсан чинь гацаа хивэр байсан. Гацаа арилгааг. Бүтэнсээ өдөр бас гацаа арилгааг гацаа чигээрээс ирсэн гэж. Цоглоолгоо явж яхад ч гацаа хивэр байсан. Магтан дуулж яхад ч гацаа хивэр байсан. Eerүү хивэр. Тэгээд номлох цаг болсон. Өө эзэн минь одоо яана гэд. Тэгэд эндэр дээр гарах хүртэл гацаа хивэр байсан. Тэгэд нөгөө бэлдсэн номлоо хэлээл ихэсэн чинь төгс ярьсан гэж байгаа шүү дээ. Тэр гацаа байхгүй. Одоо ба шүү дээ. Үнэхээр Солонгосын алдартай бас номлогчтой нэг. Тэр хүн номлон гэж станэр амар хурдас. Пулботлж. Ганц гацаа байхгүй маш хурдан хүчтэй тунхагладаг. Тэг үндэстнүүдэд ярьдаг хүн. Тэгээ энэ хүн юу гэж хэлж байгаа вэ гэхээр хувь тавилан гэж юу юм бэ таны хувьд? Чиний хизээч энэ боломжгүй би хизээч энийг хийж чадахгүй гэж бодож байгаа тэр зүйл чинь чиний хувь тавилан байдаг. Дайсан чамайг чухам тэрийг л хийчихвэ гэсэндээ чамд чи хизээч чадахгүй чи хинч биш чи бүтэхгүй гэж ойлголцсон байдаг гэж байгаа. Харин бид нар хувь тавилан дээрээ босод зогсох үед үнэхээр гайхамшигыг хардаг. Та нар гайхамшигыг харахыг хүсэж байна уу? Тэгвэл та нар итгэлийн үйлдэл. Бурханаас гой. Бид нар өөрсдийнхөө хувь тавилангаа ярихад хүмүүс шоолдог л доо, доромжилдог. Йосеф ах нар нь түүнд мөргөж байгаа. Аав нь ээж нь түүнд мөргөж байгаа үзэгдлийг хардаг. Тэгээ хэлсэн чинь ах нар нь бүгд уурлаад атаархаад тэгээд зогсоогүй штэ. Дүүгээ барьж аваад алах гад нүхэнд хаяад тэгээд яаж төрсөн дүүгээ бас алах уу гэд нүүдлэж явсан Медиан үндэстэнд очиод зараад явуулчихж байгаа. Боол болгож зараад төрсөн дүүгээ хариу үндэстэнд лөө Египт рүү явуулчихж байгаа. Хүмүүс хувь тавилангаа ярьж эхлэхэд хүмүүс шоолдог, илгэлдэг, доромжилдог, үзэн яддаг. Чи юм бэ л гэдэг. Жохом тэр чинь чиний хувь тавилан байж магадгүй шүү.
Есүс Христ өөрийгөө Бурхны хүү гэж хэлсэн. Луг 4:18 дээр тэр синагогт байхдаа өөрийнх нь тухай зөгнсөн эртний зүнчдийн иш үзүүлгийг тунхагласан. Эзний сүнс миний дээр байна. Тэр намайг тосолсон сайн мэдээг ядуус дэлгэрүүлгэж. Тэр намайг томилсон тосолсон. Хүлээстэй хүмүүсийг чөлөөлж, хоригдлуудыг эрхчлөөнд гаргаж, сохруудыг хараа оруулж, дүлийг нь чихийг нээж, доголн нэгнийг буг шиг дүүлүүлж. Үгээгүй ядуусыг үнснээс босгохын тулд эзэн намайг тосолсон, тэр намайг илгээсэн юм гэж уншаад. Исая 61-р бүлгээс уншсан. Өөрийнх нь хувь тавилангийн гişлэл байсан. 700 жилийн өмнө Есүсийн хувь тавиланг томхоглосон Исаягийн зүнчийн номыг синагогт уншаад сонсож байгаа хүмүүстээс өнөөдөр энэ үг та нарын сонсголд биелэлээ олж байна гэж хэлсэн. Тэр өөрийгөө хэн бэ гэдгийг тунхаглахад тэр хотын хүмүүс бүгдээрээ Есүсийг гаргаж алах гад өндөр хатан цохон дээр авчиад түлхэж унах гэж оролцсон. Би яг тэр хотод тэр хатан цохон дээр би зогссон. Одоос 7 жилийн өмнө Есүсийг хэн бэ гэдгийг тунхаглахад хувь тавилан дуудлага ярихад тэр хотынхнаа Назар хотынхнаа алах гэжсэн тэр цохон дээр би очиж ирсэн. Тэр үед би хүн хувь тавилан дээрээ зогсоход хүмүүс дургуцдаг, үзэн яддаг, ховжив ярддаг, гүтгдэг, доромжилдаг, алахыг хүсдэг. 2004 онд би пасторлаж үйлчлээд дараханд тэгээд би дууссан. Дахиж хизээч пасторлахгүй. Би хизээч пасторлахгүй. Би чадахгүй юм байна. Тэгээ би үхсэн. Би пастор хүний хувьд би үхсэн. Аль хэдийн оршуулсан пастор гэдэг хувь тавилан дуудлага байхгүй болсон. Харин эзэн Есүс дахин амьлалтын бурхан. Эзэн Есүсийн ханчлал чуулганыг чи байгуул. Улаанбаатар руу юу? Чи түүнийг Есүсийн ханчлал гэж нэрлэл тэр сумыг. Энэ нэрэнд хараа байгаа. Чам дээр өрөнд орсон, сэтгэлээр унсан, амьдрах итгэлгүй болсон, гомдсон маш олон хүмүүс ирнэ гэж хэлсэн. Чи тэд бүгдийг хүлээж аваарай гэж. Энэ сум залбирал магтаалын чуулган болох болно гэдгийг ариун сүнс надад үргэлж хэлж ирсэн. Энэ бол залбирал магтаалын чуулган болох болно. Тэгээ бид эхлүүлсэн. Та одоо 20 жил болж байна. Үнэхээр эзний үг биелэгдсэн. Би амилсан пастор хүний хавьд. Хэрвээ би амьлаагүй бол, эзэн амьлуулж өгөөгүй бол энэ чуулган хизээч байгуулагдахгүй байх байсан. Энэ олон хүмүүс хаана явж явах байсан мэдэхгүй. Эзэн бол амьлалтын бурхан. Таны үхсэн тэр хараа мөрөөдөл дуудлагыг хувь тавиланг амьлуулах болно. Дэрэгдэхэндээ хэл. Эхлээ өөртөө хэл. Есүс та бол дахин амьлалтын бурхан. Та бол амьлалтын бурхан. Тэг өнөөдөр энэ өдөр бол ямар өглөө гэж? Эзний үхлээс амьсан өглөө. Есүс хэд өдөр амьсан юм? 7 хоногийн эхний өглөө үүр цайхаас өмнө амьсан. Бид нар 7 хоногийн эхний өглөө гэхэлэр даваа гарагийг маргаашийг боддог. Үгүй. Библийн тооллоор Бурхны тэр тэнгэр газрыг бүтээж цаг хугацаа он тооллыг бүтээсэн Бурхны өөрийнх нь оригинал тооллоор өнөөдөр бидний 7 хоногийн сүүлийн өдөр гэж бодож байгаа, бүтэнсэ өдөр гэж бодож байгаа энэ өдөр 7 хоногийн эхний өглөө. Бурхан энэ эхний өглөө гэрлийг бий болгож ирсэн. Амен. Гэрэл бий болоход гэрэл бий болж ирсэн. Иохан номны 1-р бүлгийн 1-5 дээр эхэнд Бурхан байсан юм а гэж хэлсэн. Эхэнд үг байсан. Бүгдээр хамтдаа. Эхэнд үг байсан. Үг нь Бурхантай хамт байсан. Үг нь Бурхан байв гэж хэлсэн. Тэрээр эхэнд Бурхантай хамт байсан. Тэр үг. Бүх юм түүгээр буюу тэр үгийг хэлж байгаа. Тэр амьд үг. Энэ түүгээр гэж томоор бичигдсэн. Бүх юм түүгээр бий болсон. Түүгүүгээр бий болсон юм нэгч байхгүй гэж энэ түүний тухай яриад байгаа нь Есүс. Есүс Христ анханасаа байсан. Тэнгэр газар, тэнгис талаа бүх зүйл түүгээр бий болсон. Тэгээ түүнд ам байсан. Тэгээ тэр ам нь хүмүүний юу байсан гэж. Гэрэл. Бурхан эхний өдөр гэрлийг бүтээсэн. 7 хоногийн эхний өдөр. Гэрэл бий болоход гэрэл бий болж боллоо гэж хэлсэн байдаг. Есүсийг энд хэлсэн. Гэрэл харанхуй гигүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм а гэсэн байна. Энэ гэрэл бол Есүсийн тухай ярьж байгаа. Тэр бол амийн гэрэл, тэр бол амьдралын гэрэл, тэр бол амьд гэрэл.
Амьд бүхэнд амийг өгдөг. Тэр амийн гэрэл. Та нар хэлэхгүй амийн гэрэл. Есүс Христийг хүн төрлөختөн цовдлон алж оршуулхад 7 хоногийн эхний өглөө яг гэрэл бий болсон өглөө. Бурхан гэрэл бий бол гэж хэлэхэд түнэр харанхуу, тэр тас харанхуу гэрэлтэж байсан. Гэрлийг бий болгож тас харанхууг тэр түнэр харанхуу гэрэлтүүлсэн яг тэр өглөө 7 хоногийн эхний өглөө үүр цайхаас өмнө амийн гэрэл болсон Есүс булшнаас ам орон гэрэлтсэн юм. Тэгснээр тэр бидний тас харанхуу итгэл найдварт гэрэл болж ирсэн. Бидэнд амийн найдвар, мөнх амийн баталгаа гэрлийг сацрааж өгсөн. Амен. Есүс бол гэрэл юм. Тэр бол найдварын гэрэл юм. Тэр бол амийн гэрэл юм. Тийм учраас энэ өглөө бид эзний өдөр, эзний шуулганд ирэхдээ тэр гэрэл бий болсон. Тэр амийн гэрэл болсон Есүс Христийн үхлээс амьснаар үхлийн хав харанхуу, үхлийн аимшигта тамийн харанхуу мэд найдваргүй байдал дотор цөхөр зовж амьдарч байгаа бидэнд гэрэл өгөхөөр амьлсан. Тийм учраас эзний өдөр бид цугларч гэрэл бий болсон тэр өглөө. Тэр амийн гэрэл болох Христ үхлийн тас харанхуу гийгүүлэн тэр амийн гэрлийг цацраасан энэ өглөө бид нар хамтдаа цуглардаг. Бид дэлхийд даяар Христ итгэгч нар энэ өглөө цугларч найдрыг дуулж тунхаглаж найдрын үгсийг сонсдог. Амен. Халелуя. Баярлалаа Есүс. Та нарын дотор гэрэл тусах болтугай. Тэр тас харанхуу зайлах болтугай. Тэр боломжгүй би бол өстой би чадахгүй би хинч биш гэсэн тэр найдваргүй байдал дотор та нар минь дахин амьлаарай. Та нарын алдагдсан, орхигдсон тэр хүсэл мөрөөдлүүд, хараа дуудлагууд Есүс дахин амьлуулж чаднаа. Дахин амьлалтын бурхан. Зүрхэн дээрээ гараа тавьцгаая бүгдээрээ. Бас оюун бодолтой төлөөлөө толгой дээрээ гараа тавьж байгаад хамтдаа хэлцгээе. Баярлалаа Есүсээ. Би танд итгэж бүх найдвараа танд тавьж би найдварын дээд найдвараар би найдах аргагүй үедч би таньда найдахыг сонгож байна. Миний бүх эргэл зай айдас, миний бүх ичгүүр доромжлол, миний бүх бузар харанхуй гэм нүглийг та амийн гэрлээрээ гэрэлтүүлж өгөөч. Та зүрхийг минь, оюун бодлыг минь гэрэлтүүлж өгөөч. Таны гэрэл миний зүрх сэтгэл дотор, миний оюун ухаан бодол санаан дотор тас харанхуйг гээгүүлэн гэрэлтэх болтугай. Есүсийн нэрээр. Амен, амен, амен. Амен. Миний өмнөх Христээс өмнөх амьдрал би бол үнэхээр новшин харамчаас илүү нэгэн байлаа. Тэр нь юу гэсэн үг гэж? Новшин харамчаас илүү гэдэг маань харамч хүн бол үргэлж харамчлал, үргэлж хуваа бодно, үргэлж дадад би минийх үргэлж бусдаас харамлна. Хуваач. А гэтэл би новшин харамчаас илүү гэдэг нь би харамч байтугай, харамч цаашаа юу өөрийнхөө ямиг харамлах бусдын ямиг дээрэмддэг байсан гэж боддоо. Бурхан минь. Утгах. Энэ хүнийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байхад би дарханд дээрэмдэж байлаа. Хөөрхий оюутан өлсөн штеп. Борцгондоо явж яхад нь 3.90 борцгийг сонссон хүмүүсээ. Тэгээд оюутнууд хамгийн зоригтойгоо борцгонд гүйлгдэг мөнгө өгөөд. Энэ маань барилддаг аймгийн начин. Атгах өөрөө ярьж байгаа. Миний бие бол зүгээр сэлтсэн юм шиг л байлаа. Тэгээд тэгсэн чинь нөгөөх нь 22-ийн нараа гэдэг нэг дээрэмчин бацаа. Хутгатай. Бас надад тайрмал буу байсан. Тэгээд дээрэмдэж байлаа. Тэгээд утгаа хожим сүмд анх эрэхтэй жорлонд надтай уулзаад намайг таньсан байгаа. Энэ 22-ийн нараа биш үү гэдэг. Тэгээд яг хөө түрүү хэлсэн шүү дээ. Намайг шүгээл суугаад идэх нь яг надад гомдцсон байсан байх л та. Дээрэмдүүлжсэн хүнтэйгээ тим амархаа эвлэрэхгүй шүү дээ гэлээ. Тэгээд бас манай шуулганд нэг ирсэн нэг шинэ итгэж залуутай отгаах бас нөхөрлөж байгаа. Цуг гэрт нь хонж байгаа. Дарханд сурдгийг нь бас мэдээд. Чи энэ 22-ийн нарыг мэдхүү гэж хоорондоо ярьсан баг.
Тэгсэн чи нөгөөх нь мэдлгүй яах вэ гэдэг. Тэгээ утгаа хэлсэн байл. Би нэг 3 төгрөгөө дээрэмдүүлжсэн. Чи дээрэмдүүлсэн л байлгүй дээ гэсэн чи харин тий би нэг 5 төгрөгөө дээрэмдүүлжсэн юм а гэсэн. Баярлалаа тий. Тэгээд хүний хувь тавилан гэдэг нь хэр ерөөс Есүс Христэд итгэхлээр ингээд надтай ингээд орооцолдчихсан надтай одоо юу гэдгийг ингээд ямар нэг юмараа ингээд заавал холбогдчихсэн хүмүүс бас тий яг ингэж ирдэг тий. Тэгээд Нараастрыг би анх 0 дотор 1-р цуглааны 0 дотор анх харж ирсэн. Тэгээд залбирч хийгээд ган хүлэг ах маань намайг дагуулж ирээд тэгээд залбируулаад би ч гудамжнаас Есүст ирсэн юм шүү дээ. Энэс ерөөсөө ирэхгүй байсан байхгүй тий. Тэгээд би Нараастрт ирч яг тэгээд толгой дээр гар тавьжаа би хан налаад ингээд суудсан байсан доош. Тэгээд доор жоохон би өвдөд хан налаа суучаад дээш ингээ харсан чинь 22-ын нараач тий. Би шууд 22-ын нарааг л бодоод байгаа болохоос ерөөсөө тийм өөрчлөгдөх тухай бодохгүй байхгүй. Тэгвэл миний дотор нэг юм сонин юм нэг уйлмаар ч юм шиг нэг юм сони юм болсон байхгүй ингээд дотор. Тэгвэл заавалчлахгүй шүү. Ер нь би Есүс дээр ирээд уйлчлахгүй шүү. Өөртөө аягүй хилдэгс цуглаанд орж ирэл уйлахгаар за нүдний булаач хүмүүс хайж уйлах гэдэг таахгүй гээл те. Ингээд худлаа өргөж оргижуулаад гараа авчихдээ. Тэгээ би яг 22-ын нараа ингээ өөрчлөгдсөн. Байгаа явчих сони юм а. За ерөөсөө энэ цуглаанд явъя. Гэхдээ 22-ын нарааг харах гэдэг байхгүй гол сонирхол нь. Тэгээд ирээд нэрэл өөрчлөгдсөн байгаа байхгүй ярьж байгаа. Тэгээд би яг анх орж ирэхдээ бол би цуглаанд аягүй эвдэрсэн байсан. Миний зүрх сэтгэл оюун бодол ерөөсөө ингээл хүнийг шүүгээл та нараас би орж ирээд энэ пиано ямар үнэтэй бол бөмбөр ямар үнэтэй бол тэр бэс гитар нь ямар үнэтэй бол гэдгийг бодоо суугаад яад би хөгжим шахах гээд байгаа мó нэг бол хөгжим авах гээд байгаа мó би одоо ч гэсэн өөрийгөө ойлгохгүй те ингээ бодох. Тэг миний толгой дандаа тийм юм бодно. Сая пастор хэлж штэ шунал монг би гэдэг. Тэгэл ингээл яг энэ зүйлийг л бодож ирсэн. Тэгээд пастрыг харангуут арай өөр. Тэгээ би яа гэж бодсон гэхээр ерөөсөө пастрыга дөөрэй гэж бодсон. Түр чи 1-р цуглаан дээр пастор маш чухал зүйлийг хэлсэн. Юу вэ гэвэл хүн эд шидээр өөрчлөгддөг юм аа. Хүн дуулууртай байдлын хүчээр өөрчлөгддөг юм аа. Тэгээд би Нараастрыг яг 5 6 жил шүүсэн шүү би. Тэгээ нэг өдөр надад нэг гайхамшигтай ишлэл ирсэн. Нараастар надад байна шүү дээ. Мунхагийн 25 ишлэл бичиж өгсөн. Тэгээ А4-ийн цаасан дээр би ингээ уншдаг. Тэгээд би Библийг уншихээр А4-ийн цаасан дээр Мунхагийн 25 ишлэл уншичаа. Тэрийг их дуртай нөгөө ингээ гялгуурууданд боогод карманда хийчих. Хэр болохгүй гэд. Тэр чи үргэлж ингээ энэ дотор яваадахаар урагдчих шүү дээ. Тэгээ гялгуурууднаас гаргаж уншичаал далд хийчих. Тэгээ нэг өдөр тэрийг ингээ гачууртад нэг манай цуглааны би нэг баашинг хараад байжсэн. Тэгээ тэр дотор ингээ уншаа суужсэн чи сургаалт төгс 26-гийн 12 гэдэг ишлэл миний ч тохон дээр бас лантуудад ажицсан байхгүй. Бүрст би амьдралдаа анхудаа ингээ тухан дундуура үгээр лантуудулж үтсэн. Чи өөрийнхөө нүдэнд мэрэгэн хүнийг үзсэн үү? Тийм хүнд мунхаг нэгнээс илүү засрах найдвар байдаг юм а гэж. Өөрийнхөө нүдэнд мэрэгэн хүнийг үзсэн үү? Тэгвэл хараа үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс илүү найдлага байдаг. Бүр 13 оны орчуулган дээр засрах найдвар байдаг. Мунхаг хүн засардаг юм байна штэ гэдэг. Мунхаг хүн засардаг юм байна. Мунхаг хүн засардаг юм байна гэж би өөртөө баярлаад. Яагаад би жил гараа энийг уншихдаа би их мунхаг хүн юм байна гэж бодоодсэн. Пастор намайг мунхаг гэдэг. Яагаад намайг мунхаг гэдэг юм бэ? Би эндээс гарангууд манай оюутан ангийнх нь лаг гэж байна. Чиста манай гавл явж гэн гэдэг байл шүү дээ. Яа. Тэг би Нараастрт ороод өрөөнд нь ороод та нар юу гэж ярьдаг байсан гэж. Пастор барилгын техникумд ороход ахмадын барилгын техникумд ороход энтлийн хан дээр Ленин багшийн зураг нөгөө хан дээр миний зураг байдаг шүү дээ. Ойлгох гэдэг ойлгож өгдөг намайг. Би ийм хүн байсан гэ одоо та нар. Орхоо. Утга ороод. Оюун гэрлэр ухтагчин ахлагч хэлэхгүй. Пастор бүр гайхаад яасан утгах яасан боловсралгүй хүнээр ахлагч хэлэхгүй. За уучлаарай сараа маань тэнд байж тээ. Би яг тэгжсэн шүү. Утга хороод ир гэл. Орохоор айгу дуртай суулга цаавуу гэл. Тэгээд за ямар асуудлаар сараагаар ухтагчин маг ахлагч хэлэхгүй. Би одоо хин бэ тий.
Тэгээ яа тийм их нийгмийн идэвхтэй хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ яасан гэд сараа боловсрал муутай гэдэг байгаа шүү дээ. Өөрөө оронд нь болох гэдэг юм уу яах гэдэг байгаа цаад санаа нь тий. Тэгээ ийм хүн орж ирээд хардаа өөрийнхөө нүдэнд монхог хүн өөрийнхөө нүдэнд мэрэгэн хүн хязгаарч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл би аймгийн начин, би Сүхбаатарын нэрмэд цалинтай Монголын Улсгал залуучдын эвлэлийн төвөрөний алтан медальтай. Би тэрийг утах юм бол тийм энэ өдөрт 0.5 ууж яхад би 75 2-ыг ууж чинь ч тийм үү те. Ингээ тэнэгтэй байгаа байхгүй. Энэ муу одоо 33-т согтож яхад би 3-т согтохгүй ч гэж шиг те. Ингээ өөрийгөө ингээ өргөмжилээд бүр монхог болсон байгаа байхгүй. Тийм учраас Библиэлд 2 хүн өөрчлөгдөхгүй гэж хэлсэн байдаг. Тэ? Нэг нь өөрийнхөө нүдэнд мэрэгэн хүн, хоёр дахьын дараа нь ярьчих. Баярлалаа. Тэгээ би одоо ийм дээрэмчин хүн байсан. Гэтэл яг миний хувь тавилан юу исэн гэж бусдад өгөөмөр хуалцдаг хүн байлгахыг бурхан намайг тэгээд бүтээсэн байсан байхгүй. Тэгэхэд чөтгөр бидний хизээч хүсээгүй амьдрах ёсгүй тэр ёрын муухай бодол санаа зан чанараар дүүргдэг байсан. Тэгээ бидрийг ёрын муухайгаар хяндаг. Бид нар чөтгөр байгааг хизээч мартаж болохгүй. Тэгээ одоо бол юу утгаахаас 3 төгрөг холгайлж дээрэмдэж байсан. Юу би одоо зүгээр утгаахад бол жинхэнэ сайн дураараа дээрэмдүүлж байгаа байсан. Тэ? Отгаах бол надад дурамчхан дээрэмдүүлсэн дургу. Би бол одоо дуртай дээрэмдүүлж байгаа юм чи. Юу хэрэгтэй байна? Хаста дээр. Би яг өөрчлөгдсөн нэг зүйлээ ярих гэж бодлоо нараастрын тухай. Нэг нараастр намайг ингээд нөгөө цуглаан дотор ингээд би чи сахилгажуулагдаал яваад байгаа. Тэгээ нэг өдөр надад айгүй ихтгэл хүлээлгээд тохоо та энэ сүмийн засварыг хийх хариуцах хүн хэрэгтэй байна. Тэгээ таныг хариуцуулаа хэлчих. Тэгээ та одоо ингээд шүүггээ бодлоо ингээд сая төгрөг яг боодолтой сая төгрөг гаргаж ирээд ширээн дээр тавьдаг хөөх. Сая би ч нөгөө олон жил сая төгрөг хараагүй. Саяар нь кармалж явж байгаад олон жил хараагүй мөнгө гинтгэ хараад сэтгэл жоохон тийм болж байгаа. Тэгээ гаргаж тавиад ингэж байгаа. За та би танд тэрийг ингэж хий гэж бол зааж чад. Заахад хэрэг байхгүй. Та бол уруу мэдчихэв. Та харин мөнгө хэрэгтэй бол ингээд аваараа. Энэ хоёр засварчныг хариуцаад за маа энийг аваа тэгээд пастор надад гэртээ харьлаа. Тэгээд араас уцстаад ингээд хэрэгтэй юмнуудаа аваараа гэд өгсөөх. Тэгээд би тэр мөнгийг аваад кармалал заяа. 0-д орол уйлсан. Уйлаас. Тэр миний мөнгө биш шүү дээ. Зүгээр засвар хийхэд мөнгө байхгүй. Тэгтээ л уйлаас. Би ямар муугай юм боддог хүн бэ тий. Нараастрын талаар тайлстанаар өөдхүү дандаа тэ одоо юу гэдгийг ингээл нөгөө би ороод зовлонгоо ярихаар пастор ингэдэг байхгүй. Тэр эмэгтэй өстэй ямар их зовсон бол гэлээдэггүй. Гэхдээ тэр эмэгтэй зовоод яах вэ? Би зовоод байж тэгж хэлэх гээд байгаа байхгүй юу? Уг нь тэ. Тэгэхээр таны тэр хоёр хүүхдээ ээж ямар их зовсон болоо отгаахаа. Надад ойлгуулах гэдэг шүү дээ. Ингээд би тэрийг уучлж чөлөөлөгдөх гэж таахгүй. Тэгээд би уучлахгүй чөлөөлөгдөхгүй байгаа учраас ингээ ойлгуулах гэж хэлэхээр би өөрийгөө өмөрөөд өөрийгөө өрөвдүүлэх гээд байгаа байхгүй. Та намайг нэг өрөвдөөд өчөөч гэж тий. Гэтэл яг тэр үед дэндүү хүндэлдэг юм байна гэдгийг би ойлгосоо. Би 0-д уйлаад тэгээд би миний тухай ямар их гайхамшигтай юм бодож ингэж надад итгэл найдвар хүлээлгэж хагаад би бол бас л харамцсан өстэй юм баггүй. Ер нь бол маш их нарийн. Тэгээд би яг тэр өдрөөс эхлээд яг тэр эзний сүмд одоо зарцуулж байгаа материалыг би нэг төгрөгч зарцуулахгүйгээр итгэмжтэй хийж эхэлсэн. Матай номны дээрч байгаа, Лук номон дээрч байгаа тий. Маш бага юмд итгэмжтэй бол бурхан их зүйл хариуцуулна гэж хэлдэг. Маш бага юмд гэж. Маш бага юмд худал байх юм бол гэж бичээгүй. Зүгээр л бага юмд худал хуурмаг байх юм бол их юмд худал хуурмаг байна гэж бичсэн байдаг. Тэгээ би тэр өдрөөс эхлэн пастрыгаа дагаад маш бага юмд итгэмжтэй. Тэгээ би пастрыгаа дуурай гэж боддог ус. Дуурай. Тэгээ би пастрыг ингээд дуурайж явдаг. Нэг адилхан саарл виджек олдсон. Тэгээ тэрийг өмсөв. Тэгээ би цуглаан руу орохоор хүмүүс намайг татаа. Өө нараа пастр гэсэн биш биш тэгээ. Тэгэнгүүт баярлаад дотроо хүүхэд шиг байгаа юм чинь. Тэгээд хүн ер нь хүсэлтэй, сурах хүсэлтэй, дуурайх хүсэлтэй баймаар юм бэл. Сайныг дуурайх нь маш чухал шүү. Тэгэд яг ингэж хүний зүрх сэтгэлийн зүйлүүд эвдэрдэг. Эзэн дээр ирээд маш чөлөөлтөд болсон. Амен.
Отгоох чинь тэгээ ирээд намайг зовоосон. Чи одоо пап юм уу юу яа? Хөөе пап мап гэж согтуу уцаар яриад. Хөөе пап. Энд нэг сайхан хүүхэн байна унтчих уу? Яа согтуу. Намайг бол өстой зовоосон шүү дээ. Тэгэл согтуу гудамжинд таархлаар нэг ус аваад өгчөөч. Үгүй арх аваад өгчөөч гэд. Тэгээ ус авч өгөхлөөр ууж яснаа. Галзах тараагаал өшөглөөл хаяа. Би чамаас том сүмийн пастор болно. За юу маа юу гэд. Цогтуу. Тэгээ би өстой амен л гэсэн. Амен тгээс үнэхээр энэ Монгол том сүм байгуулагдаасаа үнэхээр бүр надаас агуу пастор гараасаа гэдэг чинь миний залбирал юм чи. Би амен. Яг л тийм хүн болно гэдгийг би бол мэдээд ирсэн л да. Тэгтээ сатан яг энэ хүний чинь тэр хөв тавилангийн эсрэг болгож байгааг би мэдээд байгаа. Би өнөөдөр зааж байгаа сургаалаа тий. Би энэ хүн дээр хараадсан байхгүй. Өнөөдөр миний нүдэнд ийм байгаа чи энэ бол маш сайн пастор бол. Энэ бол маш зөв хүн бол. Тэгтээ би 3 таа сүмээс хөөсөн. Ягаад тэгэхээр сүм чуулганд явж байхдаа арх уугаал тий завхаарай ингээд замбраагүй яваад байгаа учраас Библиэлд сүмээс зайлуулж байгаа. Тэгээд сүм дотор ийм замбраагүй явж байгаа хүмүүсийг сүмээс хөөчихлөөр хэрвээ үнэхээр энэ сүм нь мөн бол энэ сүмд байхдаа үнэхээр ерөөл дотор явж исэн бол сүмээс тастаа хийчихлээр яах вэ? Загас уснаасаа гарцсан юм шиг болдог байхгүй. Загас уснаасаа гарахыг төсөөлөөр. Амьсгалж чадахгүй шүү. Тэгээ сүмээ бодно. Яг тийм байдалд орсон юм. Тэгээ бүтэн сая өдөр би нэг жил сүмээс өөц. Тэгсэн чинь бүтэн сая өдөр нөгөө хүмүүс орж жарахтаа отгоохыг машин дотроо ингээс яг сүмийн цагаар ирээл машин дотор цуглаан тартал ингээл суугаад байгааг харсан байгаа. Тэгээд над дээр ирээд зарим хүмүүс өрөвдөд ирнэ отгоохыг зөвшөөрч оруулж л да одоо цаа чин сүмийн гадаа ингээд байж хугацаа тусаг байна. Тэгээ отгоох тэр хооронд өөр сүмд очисон байна. Өөр сүмд очиод тэгсэн чинь өөр сүмд очисон чинь энэ чинь Есүсийн ханчилж явж байсан. Есүсийн ханчлах гэл тэгэнгүүт хүмүүс чинь ваа тийм үү гэл. Тэгээ залбирал удирдаад өгөөч гэж залбируулсан чи отгоох бол ваа яста нэрэ амны фигүртэй юм чинь. Ааста гараа өргөл амар залбирсан юм байна л да. Тэгсэн чи яасан гэлээ тэрийг нэг тавч ярьж өгөөч. Залбираад өгөөч хэр залбирж байгаа юм чинь тий. Тэгээд угаасаа залбирал сурцсан. Би анх ингээд залбирах гээд одоо би ерөөс тэрийг мартадаггүй. Манай цуглааны залуучууд энэ 100 айлын 29-р сургуулийн заал аваад тэгээд тоглож гарсан чинь манай өгтөгч ахлагч Анар гэдэг охин байсан. Тэр цаа утгаахаа та залбир гэдэгс дуу гард. Яаж гард? Энд чинь ингээд концерт гөтлөх ом болох чинь өөр юм хараад унш чинь залбирна гэж юус болохгүй. Тэг би хичээд би салгалаад жичрээд ингээд аюу айж залбирлаас анх тийм байсан. Тэгээс өөрдөө Есүс хаанчл чуулганд ингээд яваад өөрийн залбиралд маш их залбиралтай байсан. Тэгээ тэр газар очиж шууд Есүсийн нэрээр гэл залбирсан. Залбирсан чи яасан гэж та манай чуулганы ахлагч болчих гэсэн. Шууд газар дээр нь ахлагч болох гээд байрдсан тест намайг. Тэгээ би энийг имийг бодсон. За би одоо од болж болохгүй. Би од болох юм бол Есүсийн хаанчлаас гараад би од болох гээд шүү дээ одоо. Хэрвээ би урд нь од байсан шүү дээ. Тэгээ тэнүүчилж явж байгаад нүхэж байгаа тий. Яг тэр шиг Библиэлд бичсэн шиг. Тийм учраас би шууд буцаад Есүсийн хаанчл чуулган руугаа явсан. Тэгээ яг амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдаад. Тэгээ би чуулганыхаа гадаа машин дотроо чуулгандоо зориулж аюу олон шүлэг ütсэн байт. Бас. Тэгээд ингээд энэ одоо нөгөө энэ номлолын салхин ингээ миний дээгүүрийн цагаан машин битэрийн дээгүүр ингээд өнгөрөөд тэгээ намайг босгон байгуулах болтугай гэд тэгээ бичиж байгаа. Тэгээд айгүй олон шүлэгнүүд ütсэн байт. Бас нараас тэр зориуд шүлэг ütсэн. Нараас тэр шүлэг үчээд байж тээ. Гунигийн захаа гурвалжин байдаг гэд гурвалжин бичээд лавгаарч төгөөд нараад оогоос гэдэг чи олзаа. Амар захаач. Тэгээд нөгөөдгий чи уншаад бас уяраад намайг бас оруулчих болов гэж тэ гордоо. Шүлэг чи яваас. Хамгийн сүлд аюу гоё заяа. Дуусах та. Би бол нүгэлтэй хүн, би бол Христийг байхыг хүснэ гэд. Би та Есүс Христ дотор танд болон чуулгандаа маш их хайртай шүү. Доор нь жижигхэн оогоос гэд маш жижиг нэр хийсэн. Тэр чинь энэ дотор нэг юм байгаад байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэгээд би энэ чуулгандаа үнэхээр хайртай. Чуулганаас яг энэ чуулган дотор л би
Энэ олон залбирлын эгч нарын, залбирлын дүү нарын яг залбирлынх нь хариулт нь бол би гэж хэлдэг. Та нар залбирлын чи хариулт бодит би байгаа шүү. Тэ. Хангах жуулганд ирэхдээ тэ бүр үнэхээр жуулганыхаа эгч нараас, ах нараас би уучлалт хүсмээр тэ. Ягаад гэвэл ороод ирэхэд 1000 төгрөг өгдөг, 2000 төгрөг өгдөг, 500 төгрөг өгдөг. Би тэрийг аваад ингээ дотроос өөрийгөө өрөвдөл уйлаа. Худлаасаа уйлал тий. Өөрийгөө өрөвдөж уйлаа. Уйлангууд ягаад уйлаад байгаа хэрэг чи энэ чи 2800 одоо нэг 500 олчих юм. 3000 за одоо дахиад 1000-ыг олчихвол 3600 2 гомбоны мөнгө олчих гэдэг. Тэгээд уйлаа. Өөрийгөө өрөвдөж дахин уйлаа тий. Тэгээ өгөнгүүт гараа морчдөг хөөх. Тэгээ энд ороод ирэхээр хүүе чи хайчч байна. Стонер Есүс чамд хайртай шүү гэдэг би бүр гайхаад. Энэ хүмүүс ч одоо ямар сонин хүмүүс. Холигдуулчихал хайртай шүү л гэдэг. Тэг чи удамжинд авах юм бол ухаар гिचаан гэж орлоод он тий. Тэг яг энэ дотор хайр байгаа ч. Тэгээд би яг анхандаа та нар ямар муухай юм бодож байсан гэж намайг нэг жоох авьяастай болохоор бүлэгтээ оруулах гэдэг байна. Өвгөнтэй хүндий хүн байж идэж бодоод байгаа. Яг энэ бол яруу муухай бодол шүү. Нэг эмэгтэй ингээ копи хийгээд өгөхөөрөө штэ ингэж бодож байгаа. Энэ эмэгтэй одоо яагаад надад хандраад байгаа юм бэ? Би Есүс Христээр ирээл царай муутайгаа мэдсэн гэж бодоо та нар. Би 40 нас хүртлээр би хинцээ царай муутай гэж өөрийгөө бодож байгаа. Би гой залуу л гэдэг байсан. Тэгээ би нэг өдөр Есүст итгэжчихэд тойлон тарсан ч гэсэн үнэхээр царай муутай юм л шүү дээ. За баярлалаа. Халелуя. Тэг уг нь утгах чинь аймгийн начин за тэгэл бизнесмен те эмийн бөөний худалдааны бизнестэй энэ тэнд аптекуудаа одоо Улаанбаатарт хэдэн ч байртай байсан юм те 3-4 байртай алт мөнгө хэрэгэлдэг тийм хүн байж байгаа л тэгэл архинд ороод явсан. Тэгээд харин энэ бүх зүйлийн эсрэг өөр нэг хувь тавилан яваад исэн байгаа байхгүй. Сатан энэ хүнийг ямар хүн болохыг мэдэж байгаа. Тэгээд тэр хувь тавилангийн эсрэг түүнийг хинч биш болгохыг оролдсон. Харин миний дотор итгэлийн сүнс байсан. Энэ хүн бол сайн хүн. Сайн өдөртөгч бол. Тэгээд ингээд сүмээс хөөгдөж явж яхад нь манай сүмийн хүмүүст би хэлсэн. Битгий мэндэл. Битгий дуурайд гахта. Тэгээд та нар бодлоо одоо ингээд дугаараа зүгээр явжсэн хүнтэйгээ дараа нь гудамжинд гараад мэдлэхгүй дуурахгүй байвал тий яг тэгвэл Библи хэлж байгаа юм чи эзний үгээр амьдрахгүй байгаа хүмүүсийг сүмээс явуул тэгтээ тэр хүнтэй бити мэндэл гэж хэлсэн. Яагаад? Энэ хүн чинь засаж авах гэдэг шин. Таны хийсэн энэ зан чанар хандлага надад бидэнд таалагдахгүй байна. Та өөрчлөгчөө төрөө тэр. Наад буруу муухай хорон муу санаа энэ муухай зав хайрал энэ аригталт энэ бардам тий энэ мунхаг байдлаа засаад хүрээдэр. Тэгвэл сайхан найзлал. Тийм ээ? Бид нар энэ тухаарл өгөх ёстой байсан. Тэгээд хүмүүс маань миний үгийг дагсаа. Заримдаа манай хүмүүс гудамжинд тааралчаад мэдлэг гэдэг явж исэн гэвстэй тий. Тэгээ нүн чинь өөрийгөө өрөвдүүлэхээ сүмийн хүмүүсээр очино. Тэгэл худлаа үлж байгаа л хоол иччихэл. Тэгэл намайг молчаал гараа явчихна. Тэгээ манай суглааны нэг эмэгтэй над руу ирж байсан. Отгах сая ирээд хоол идээ. Тэгээд таны тухай ярьсан чинь би өөрийгөө өрөвдүүлэх юм ярина шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөөтг чинь яг нөгөөтгөнд навтаад надад уурлаа л та яг нэрэ пастор тэгдий та хайр нь хаана байна гэл айгу яг тэгэл үгэлсэн гинэ. Тэгсэн чинь эзэн тэр дороо түүнд миний тослогдсон хүнийг чи шүүдэг хэн бэ гэсэн гэж байгаа юм. Тэгэл та ухаалтс гэсэн. Тэгээ над руу яриад пастраа уучлаараа би сая ингэсэн чинь ингээ тэгээ би хэлсэн. За отгаахад үнэхээр хайртай. Амен. Тэгээ наад хүний засмаар байгаа юм уу засмааргүй юм. Засмаар байна. Тэгвэл бити дахиж гэртээ оруулаа. Бити дугаар. Наад хүн чи эргэлж дуслаа. За тэгэл манайхаа хэрэгжүүлсэн. Тэгээд хөрхий тэгж процесс дотор явж байгаа л нэг өдөр ариун сүнсээр хэлсэн билээ. Жил хөөцсөн байсан 6 сар болж яхад нь эзэн батгаахад очиж уулз гэсэн гэнэ. Товч. 1 минут. Тэгээд за. Тэгээ яг нөгөө сахилгажуулаад би манай нэг найз олон улсын хэмжээний мастер
Чүлэдвхийн залуу байдаг. Тэрнтэй уулзаад тэр маань дивжээний дасгалжуулагчаар ажилд аваад тэгээд хаан банкны хамгаалагчаар оруулсан. Гэтэ би нэг юмыг бодчихсон. За би одоо сэтгэлээр унсан ч арх уухгүй шүү гэж бодсон. Дотроо. За би одоо арх уухал юм бол эсээ ажил дахиж хаалгаар нь орж чадахгүй шүү. Тийм учраас би энэ чуулганд хайртай. Би энэ чуулган дотор л бацуулахгүй бол би өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг мэдгэцсэн баг. Тэгээд тэгэхгүй бол би өөр газар эрхлээд байгаа. Аав ээж дээр эрхлээ өссөн. Өөр газар бол од болчих гээд байдаг. Би энэ газар л би бацуулах юм байна гэх. Ер нь бол харилцаан дотор гээд би өөртөө яг ингээ хилээд байжсэн чинь нэг өдөр ариунсаас одоо оч гэсэн. Нараас тэртээ уулзъя. Тэг би яг дээшээ хараад дивжин дээр ингээ хөвцөөсөн. Үгүй шүү дээ. Пастор өнөөдөр байдгүй өдөр байхгүй юу гэд. Би байдаг өдрийн үрт мэднэ. Тэгсэн чинь би пастрын ажлын хуваарийг бүгдийг мэдэн шүү дээ гэхэд байхгүй юу. Хитэн цагт гэртээ орж хитэн цагт гэрээсээ гардгийг мэдэн шүү дээ гэхэд байхгүй. Тэгээд яг одоо оч гэдэг харин босоо. За би тэгвэл очлоо шүү. Та бусдыг хээгэрээ. Тэгээ хаалгаар орсон чинь оргил ингээд суучихсан. Тэгээ оргил ингээд утгаах гэл дуу муутай нэг мэндэлж болохгүй. Оргил ундрах чи намайг хараац та сандрын штэ ингээд гудамжин таарахаар гизээ хайлуулж гилээч. Тэгээ юу гэж боддог ш та нар ш цуглаанаараа мэдлэхгүй байгаараа ш мэндэлдэг болтол чинь од явна гэл. Тэгтсэн байхгүй бол тэгэл яг ингээд ороод ирсэн чинь пастор офисын талаар онгорхоо байсан. Тэгээд дээгүүр онгорхоо байдаг байсан. Тэгээд ууцахгүй гэдэг чи яах гээд байгаа юм. Дуугарсан чинь би энэ дотроос гинт ингээл ууцахгүй ямар эдний хувийн компани муухгүй. Шууд гарах гэж байгаа юм чи тэгсэн ариун буцаад ор. Тэгэл би за буцаад орсон чи пастор гарч ирэл. Цаатгах за сайн нэг. За юу гэж явна. За ээшээ суучих сандлаа суус. Хоёул өөдөөдөөс хараад сууч. Наашаа хараас. За юу гэж явна татгах. Би хэлсэн үг айгүй сайн санддаг байхгүй. Пастор би одоо дахиж алдаа гарахгүй, ахиж арх уухгүй. Толгоогоо хэлээл нэгдүгээр ангийн үгч. Тэгээ би одоо цуглаандаа ямаар орж ирээд хамгийн ардлын игнэн дээр суугаад хинтээс дуурахгүй байж хагаад гарна гэл. Би яг тэгж хэлсээр бүр сайн санддаг байхгүй. Тэгсэн чинь пастор надад наашаа хар гэлээ. Тэгээ өнөөдрөө харсан. Та утгахаа. Та бол хизээч тэгж чадахгүй. Та бол нэг бол халуун байна, нэг бол хүүтэн байна. Тийм л төрлийн хүн байхгүй. Та нэг арын сандал дээр суугаал тэгин дуугаа байдаг ч хүн биш гэл. Тэгж тэгэхээр дуугаал ингээл толгоо маажаас та өөрийгөө юу н ямар хүн гэж бодож байна гэл. Би өөрийгөө гайгүй гэж бодчихсон. Одоо шийдэхгүй өөрийгөө ерөөс ойлгохооч байлаа гэл. Тэглээ. Тэгэл ингэсэн. Утгах та наашаа гэл. Дахиад тэгэл ингээл нүдрүү нь харсан чинь таас та үнэхээр сайн хүн байхгүй юм гэл. Тэсчлийн дотроос гэлээ авц. Яг тэр нь тэгтэл үнцэнэ мэдсэн баг. Яг хайрын үнцэн гэдэг тэр л. Тэгэл ингээдсэн чи дүүрээ цаанаас ингээд гараад ирдэг байхгүй залбирлын. Тэгээ нэг эмхтэйтэй яг бидний үе болохоор үеийнхээ эмхтэй гарахаар ингээ үйлмэргүй байгаа шүү дээ. За яана уулж болохгүй шүү гэдэг агтчил. Ингээ дүүрээ гараад орлоо. Яг нь ялах уу чиг. Аава би баяа гэдээ орлоод байгаа ч. Тэгээ уулцсан шүү дээ. Тэгэл асгартлаа уйлаж чөлөөлөгдөөл. Тэгэл пастор маань за утгахаа. Хоёлоо одоо яг үннээрээ яри гэд надад штэ төрүүлчээ онгоолгож өгөөд 5,000 төгрөг өгсөн. Би пастрын тэр 5,000 төгрөгөөр тухайн үедээ бол гайгүй байсан. Би ажил хийчихсэн. Тэрний өмнө бол би штэ маш их баярлах байсан. Тэгээ би тэр 5,000 төгрөг яг хүүхдтэй өгч байгаа юм шиг ингэж өгөөд заахтахаа. Энэ өдрөөс эхлээд эхний бөгөөд төгсгөлийн шийдвэр шүү. Ахиж янз бүрийн зүйл гарах юм бол би таны араас урдаас хөөцөлдөж чадахгүй. Та зүгээр л цуглааныг чимээгүй хаалгын гадна талаас хаагаал тэгээ яваарай гэсэн үг. Намайг заа гэ. Тэгээд би 5,000 төгрөгийг аваад тэгээд уулаад. Тэгээд шүлэндээ ороод нөө 3,800-ын том аягтай шүл аваад ууга. Тэгээд уулаад идэв. Тийш би 2 цаг тэгсэн шүү дээ ингээд. Энэ нүү ингээд гэрээ сандсан хөхтэй байхгүй. Яг ингээд та нартай бүр нэг сүнс болцсон. Тэг яг нэг сүнс болчоор ингээд салж чаддгүй бол. Ингээд нөгөө салж чадахгүй ч яах вэ? Эргэж ирж байгаадаа баярлаад байгаа байхгүй. Тэгэл сая хажууд нэг 2 охин байсан бүр гайхаа. Уугаач удаа автцсан амт шилтэй. Тэгсэн мөртлөө нүүр нь айгу баясгалантай. Тэгсэн мөртлөө гэл ингээд аюу санан тэгээд би 2 цаг гараа уйлал тэгэл тайвшраал тэгэл тэрнээс хойш тий ингээд
яг сүм чуулганыхаа хүмүүст би маш их хайртай. Тэгээд үнэхээр би төрсөд хоёр хичээсээ илүү та нарт хайртай ш. Би төрсөхаасаа илүү та нарт хайртай. Яагаад гэвэл Библи итгэлийн гэр бүл хайртай бай, залбир, босгон байгаал гэдэг тий. Амен. Халелуя. Тэгээд би энэ хүнийг хэдийгээр намайг доромжлоо бол тий. Ингээл явж яхад би энэ хүнийг яг өдөртөгч гэдгийг мэдээдсэн байхгүй. Бурхан үнэхээр таныг одоо ямар зан чанар хандлагатай байгааг ойлгоно. Таны хувь тавилан юу вэ гэдгийг бурхан мэднэ. Харин нөгөө муу ёрын сүнс тэр чөтгөр яаж бидрийг амьдрах ёсгүй амьдралаар амьдруулж дуудлага хувь тавилангийн минь эсрэг ингэж бидрийг бузарлаж ийм арчаагууд ороо болгохоор ажилтдаг гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Тэг хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Таны хувьд таны зан чанар хандлага ямар нэгэн байна. Та ууртай нэгэн байна. Уг нь бол та баяр хөөрөөр дүүрэн бүр ингээд бусдад бүр нэг үсэл цэцраадаг хүн байхаар төрцсөн нэгэн байхгүй. Та харамч хувээчсэн хүн байна уу? Үгүй та өгөөмөр ивэл ерөөлийн сув болохоор та төрсөн хүн байгаа байхгүй. Харин сатан таны мөн чанарыг дандаа эсрэгээр нь болгох гэж оролддог. Тийм учраас одоо дорой нэг нь хүчтэй гэж хэлэг, ядуу нэг нь баян гэж хэлэг гэж хэлсэн. Өвчтөө нэг нь би цойрвол гэж хэлэг. Хувээчсэн нэг нь би бусдын төлөө, би зөвхт байдлын төлөө, би надаас болж маш олон хүмүүс өргөдөх ёстой гэж шийд. Амен. Энэ бол хувь тавилан байдаг. Тэр Эрүү гацаа пастор, тэр Даниэлко би хизээч ярьж чадахгүй гэж шийдээд математикийн багш болохоор сонгосон. Харин хувь тавилан нь тэр үндэстнүүдэд ярих, үндэстнүүдэд номлох тийм хүн байсан байгаа шүү дээ. Тэг бүгдээрээ итгэлээрээ хайртай хань ижлийнхаа, үр хүүхдүүдийнхаа, ах эгчрийнхаа сайн сайхныг итгэлээрээ хардаг хүмүүс болцгоё. Есүсийн нэрээр бүх сөрөг байдлыг зайлуулж хайцгаая. Бүх эргэлзээ, бүх айдас, бардамнал, бүх гомдлыг зайлуулж хайцгаая. Та гомдоол явлаа гэж бодож гэнэ үү? Харин яг тэр газар чинь таны хувь тавилангийн газар байхгүй. Сатан яаж байгаа? Хагарал тарьж, гомдол тарьж байгаа таныг байх ёстой хүмүүс хамт байвал агуу үржим сургуулах гээд байгаа яг тэр хүмээс, яг тэр чуулганаас чинь таныг тасддаг байхгүй. Яг тэр амьдралын ханаас чинь таныг салах гэж оролддог. Тийм учраас бүх зүрхээрээ эрүүл сарвал ухаантай бай. Есүсийн нэрээр. Амен. Есүсийн нэрээр. Хамтдаа хэлцгээе. Есүсийн нэрээр. Миний хувь тавилангийн эсрэг зогсож байгаа. Миний хувь тавилангийн эсрэг бүхий бузар муугаар намайг сорж байгаа. Намайг уруу татаж байгаа. Сатаны эсрэг би Есүсийн нэрээр би тунхаглаж байна. Зайл сатана. Миний амьдралаас, миний сэтгэл зүрхнээс, миний оюун ухаан бодол санаанаас, миний хувь тавилангаас зайл. Би амьдралаа энэ мөчөөс эхлэн миний хувь тавилангийн эзэн, миний амьд найдвар, миний гэрэл болсон Есүс Христэд би даатгаж байна. Баярлалаа Есүсээ. Амьдралыг минь өөрийнхөө хүссэн ёсороо удирдан захираач. Амен. 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 Тэгээ бид зүрх сэтгэлээ оюун бодлоо Христийн цусаар угаалгаж, цэвэрлүүлээд тэгээд эзэн бурхны энэ үгэнд итгэж, энэ үгийг өдөр болгон уншиж, тунгаан бодож, уншиж тэгээд годомжинд явж явахдаа, гэрлүүгээ очихдаа, ажил руугаа явахдаа, их нэртэйгээ аав ээж, хань ижил үр хүүхдүүдтэйгээ ярилцаж байхдаа энэ үгийг л бод. Хуучин зуршилдаа битгий хүлэгд. Хуучин нүдэрээ битгий хар. Миний хань сайн гэж хэл. Заримдаа хүмүүс надад ихнэрээ ч юм уу нөхрөө муулаад ирэхэд би хэлдэг. Би уур хүрдэг. Дуул. Чиний нөхөр сайн хүн. Бүр шоконд ордог. Зарим надад гомддог баг. Тэгтээ дараа нь пастроос сайн хүн байсан байлээ. Амен. Нэг удаа нэг эмэгтэй нөхөртөө бас гомдсон надад бичиж байна. Энэ нөхөр ингээд пастраа наадаа алчаач гэсэн. Тэгсэн чинь дахиж юм барихаар болсон. Би үнийг хайрл. Амен.
би нэгэ дандаа шүүгээл. Дандаа буруутгаад болцоо. Харилж чадахгүй бол шүүгээд яд. Амен. Бүх зүрхээр уучлаа. Дандаа сайнараар. Амен уу? Халелуя. За төгсгөлд нь нэг урилга тарааж байгаа. Юу вэ гэхээр Есүсийн ханжилт чуулган маань энэ 28-29-нд 11 сарын 28-29-нд хагас сайнд бүтэн сайнд бид нар 29-30 ч бид нар чуулганыхаа одоо хүмүүстэй сайн мэдээ тараах гэж байгаа. Тэгээ эхлээд Европын зарыг бас гаргаж өгөөч. Европт 1 сарын 8-наас 11-ний хооронд энэ зарыг харахад нэг Avengers гэдэг нэг супер баатрууд нэг зураг даруулсан байдэн ш, нэг постэр дээр манай бэлгээ хийсэн байхгүй. Тэгээ залуу хүн болохоор нэг иймэрхүү стайлээр хийсэн юм шиг байна. Тэгээ мань мэтэнд бол хизээш ийм хийхгүй шүү дээ. Тэгээд залуу хүүхдүүдийн сэтгэлгээ айгүй өөр байгаа байхгүй. Тэгвэл бас сүнслэг байдлаараа бас Avenger шүү энэ хүмүүс ч айгүй гайхалтай хүмүүс байгаа. За тэгээд Швейцарт энэ 1 сарын 8-наас 11-ний хооронд Швейцарын одоо Женевд, тэгээ Женевээс холгүй 30 км зайтай газар энэ конференц болох гэж байна. Тэгээ Европт байгаа Христэд итгэгч хүмүүст болон Европт байгаа та нарын таньдаг мэддэг найз нөхөд хайртай хүмүүс ч юм байвал энэ зарыг та нар хөргиж өгөөч. Тэгээд итгэдэггүй найз нөхөд итгэдэггүй ах эгч чинь хамаагүй хэрвээ ирэхийг хүсвэл тэд нар сайн мэдээ сонсож энэ нөхөрлөлд орж ирээд Христийн талаар үнэхээр үзэл бодлоо өөрчлөх нэг сайхан боломж байгаа байхгүй юу? Тэгээд энэ зарыг та нар дамжуулж өгөөд ятгаад тэгээд энд утас байгаа бас энэ холбоо барих утсан дээр нь одоо Швейцарт байгаа 2 хүний утас байгаа. Тэгээд энэ хүмүүс рүү холбогдоод тэгээд нэр нь утастайгаа байгаа. Тэгээд мэдээлэл дэлгэрүүлж аваад холбогдороо гэж өгөөрөө. Тэгээд бид нар лимит тогтоосон нэг 150 хүний лимиттэй. Гэхдээ хэрвээ үнэхээр хүмүүс ингэж дүүрээд оролцох боломжтой бол бид нар 200 хүнээр хязгаарласан байгаа. Тэгээд ер нь бол бүртгэл ерөнхийдөө ихэнх нь явцсан байгаа. Цөөхөн үлдсэн байгаа шүү. Тийм учраас хайртай хүмүүсээ оролцуулах бас боломж. Тэгээ би яагаад энийг хэлж яана вэ гэхээр 2007 онд би Солонгост одоо манай Магдалины гана Улаанбаяр пастор нь бид гурав Солонгосын Чусок баяраар бид нар очиж үйлчлэх боломж олдсон. Тэгээ тэрүүн дээр одоо Чусок баяр Солонгос даяараа амардаг учраас Солонгост байгаа монголчууд хамтдаа энэ баярын үеэр нэгдсэн цуглаан кемп хийдэг байхгүй. Тэгээ 400 гаруй хүмүүс тэр үед цугларсан. Тэгээ зарим нь итгэдэггүй хань ижлээ, итгэдэггүй хүүхдүүдээ найз нөхдөд дагуулад ирсэн. Тэгээ тэнд аврагдах боломжтой. Тэгээ би өөрийнхөө амьдрал гэрчлэлийг ярьсан, сайн мэдээг тунхагласан. Тэр үед намайг ирэхийг сонссон нэг эмэгтэй өөрийнхөө архичин нөхрийг намайг ирэхийг сонссон учраас эхлэн энэ кемпэд ирээчээ гэд гуйсан. Тэгсэн чинь нөхөр нь архичин учраас бас за тэгвэл чи өдөр болгоо надад архи авч өг. Тэ ихнэр нь нөхрөө явуулахын тулд теста албан хүчээр зөвшөөрсөн баг. Тэг өдөр болгоо нөхөртөө архи өгөөл нөхөр нь архитаа согтуурж ягаад яг конференцд явах болсон чинь яасан гэж үгүй гэсэн баг. Явахгүй гэсэн баг. Тэг нөхөр нь ихнэр нь уулаад чи ямар муухай юм бэ? Би чамд теста чи надаар өстө өдөр болгоо архи авахгүй ингэж амлчаад гээд уйлсан чинь за очие гээд. Тэгэд нэг дуртай дургу таваар шууд очисон. Тэгтээ архи барихтайгаа очиод конференцийн үеэр ууж исэн. Би ингээл номлчаал гарахлаар нэг бисэтгэн дотор сарвчин дотор нэг 3 нөхөр угаал тамхитаал нэг аваргууд тий аваргууд гэж ярьдаг шүү. Өөрсдийг авраг гэж ботцсон нэг утгаах шиг тэр үед л тийм гарууд байсан байхгүй. Тэгээд ууж исэн. Тэгээд ихнэр нь бүр ятгаа цуглаалаа ордог. Тэгсэн чинь яаж оруулах уу гэж бодож байгаад нэг даалгавар өгсөн гинэ нөхөртөө. Камер барьж очиод миний ийшээ ороод нэг хүмүүсийн зураг морог номлож байгаа тэр мастрын зургийг дараад өгөөч гэсэн чинь нэг даалгавар атсан. Чухал царайлал нэг амар камер зүгээд орсон юм байл л. Нөгөө согтуугаар тамхимхаа татцсан тий. Тэгээ орсон чинь би тэнд тайзан дээр номлож исэн. Би яг өөрийнхөө гэрчлэлийг ярьж исэн. Тэгсэн чинь хөөш эн чинь надтай адилхан байт юм биш үү. Тэгээ таваарч чинь урд ирд суугаал тэр чигтэй өст. Тэгээд тэнд эзэнд итгэсэн, гимшсэн. Тэгэд энэ залуу сүүлд нь пастор болсон. Бүр Монголын Евангелийн эвслийн одоо тэргүүлэгч болж ирсэн. Тэгээ маш олон сүлжээ чуулгануудын удирдагч болсон. Бүр дундад Аз, лалын шишинтэй орнуудын пасторуудын гал нөхөрлөлийг удирддаг, тэргүүлдэг ийм хүн болсон байна.
Тэгээ та нар хараарай. Бурхны хувь тавилан үнэхээр гайхалтай байдаг. Хүн болгон зориулсан. Гэтэл сатан яг чухам тэрл хүмүүсийг, таныг, бид бүгдийг зүгээр л новш болгохыг оролддог. Тийм учраас бид гимшиж өөрсдийнхөө ёс суртахуун, энэ худал хуурмаг, бардам зан худалч юм байна уу? Байнга л ингээ хотлоо ярьчдаг. Яг үндэ бол эсэргээрээ та бол бусдад үннийг ярьж явдаг. Тийм гайхалтай эрэг нэгэн байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл сатан таны худал хуурмгаар дүрхчихдэг. Таны хувь тавилангийн эсрэг таныг хинч биш болгодог. Завхарлаасаа, уур хилэнгээсээ, гомдол, хорсол, атаархал энэ үзэн гадалтаасаа бүгдээрээ идгэрсэн амьдралаар амьдрий. Тэгэд энэ үг л туслана. Христ итгэл гэдэг бол ид шид биш, мэрэг төлөг биш. Бид ингэж боддог байсан шүү дээ. Христ итгэлээ одоо үхэхгүй юм байна. Шаварцныгэр Рэмбо шиг буудуулаад сум нэвт гараад өгнөд үхэхгүй юм байна гэж бодсон. Үгүй ээ. Үхэхгүй гэдэг нь бид энэ бие махбод нүгэл үлдсэн энэ үхэд цогцос болоо булшинд орно. Харин бидний сүнс үхдэг нь үхэдгүй тэр шин алдрын биеийг өмсөд диважинд очих. Энэ мөнхийн амьдралын тухай ярьжсэн болохоос ш энэ дэлхийд огт үхэхгүй гэж яриаг байхгүй. Тэгэл итгэж хүн үхлээр бид нар гайхаад үхэж штэ гэдэг ийм шашинлаг мухар сүсгийн ид шидийн итгэлтэй байсан. Харин Христ итгэл бол ид шид биш. Христ итгэл бол энэ үгийг уншиж байгаад хэрэгжүүлээд өрөөгддөг. Энэ бол процесс байхгүй, үйл явц. Амен. Түс итгэн гутад гигэнтэй болцсон. Эхнэр нөхөр нь ингээл урдынх шиг зан гаргасан чинь нөгөө ундармагийн нэг ошин шог байдаг шүү дээ. Гигэрсэн гэл. Үгүй ээ, тэр чинь ошин шог дээр л байдав. Харин бид процесс яг уурлах дахиад нөхцөл байдал гарах үед за Библи Есүс уурлсан ч нүгэл хий. Бүү хий гэсэн. За одоо яг үйлдэл дээрээ процесс дотроо үгээ хэрэгжүүлж байгаа байхгүй. За хараахгүй. За ойлголцсноо. Амен. Арх тарсан чинь та ингээл арх хараал л та юу ч бодохоо болцсон. Зүгээр тэр арх гэдэг үгч мартцсан ингэж явна гэж байхгүй шүү дээ. Яг л дотроос чинь дахиад архаа уух гал ингээл годгодно. Нөгөө чөтгөр чинь уулгэн шүү дээ. Харин яа байж чадчихсан чи бүү архитан цогтур гэж Библи хэлсэн шүү. Үгүй ээ. Дураараа дургах байдал давтагдана гэж Библи хэлсэн. Үгүй. Ингээд нөв гэж хэлээд явж явах хэрэгтэй байхгүй. Би сүнсээр дүүрэн бай гэж хэлсэн эсэргээр би үрийн залбиралтаа очно. Би залбирсан дээр ингэж үйлдэл дотор хүн өрөөгдөж өөрчлөгдөг болохоос ш Христ итгэл ид шид биш. Таны дуулуураас их юм шалтгаална. Дэрэгдэхүндэл таны итгэлийн дуулуураас бүх юм шалтгаална шүү. Тэм учраас дэрэгдэхүндэл та Бурханд өөрийгөө харуул. Би итгэж байгаа гэдгээ би найдаж байгаа гэдгээ харуул. Амен уу? Амен. Хамтдаа босцгоё.